Венецид ирсэн байна. За би Венецид яахаар ирсэн бэ гэхээр энэ монголчлах юм бол харийнхан хаасаагүй гэдэг сэдвтэйгээр яа амар сонир мэдрэмж төрж байна. Маш creepy нэг юм. Яг юм аим шиг киноны яг юм экзэгтэй үед юм тоглолдог ай шиг. За бит хоёр Монголын павильон дээр ирсэн байна. За cheers битээр урлагийн мэдрэмж өндрөөс өндөрт хөгжихийн төлөө. За. Сайн байцгаана уу? Чи миний телевиз сувгата давтан морил шин бичлэгтэй давтан морил. Тэгэхээр яг одоо би хаана байгаа вэ гэхээр та хэдийн харж байгаачлан Венецид ирсэн байна. За би Венецид яахаар ирсэн бэ гэхээр энд одоо Biennale Arte буюу Arte 2024 буюу одоо Венецид жил болгон зохион байгуулагддаг одоо дүрслэх урлагийн үжигслэн болж байгаа. Тэрнийг үзэхээр ирсэн байна. За тэгээд одоо бүгдээрээ Еврогоо явцгаая, үжиглэн рүүгээ явцгаая. Одоо энэ Венецийн Санта Лучия гэдэг одоо энэ галерейны буудлаас тийшээ хүртэл 40-50 минут алхана. Тэгээд замдаа би таадаг гой хэсгүүдийг харуулъя. Тэгээд очиод уулзъя. Удахгүй уулзъя. Зя Венецид ирээгүй нэг жил болсон байна. Каноли, Сицилийн каноли. 3 евро 50 таа гэдэг юм шүү дээ. Хүүе, юу хийж байгаа юм бэ? Хараач. За битэр Венецийн нарийнхан удмуудаар алхасаар одоо яг ирэх гэж байсан талбай дээрээ ирлээ. Саммано Венец хот минь ной. За энэ хэсэг бол одоо энэ Сан Марко гэдэг энэ төв талбайтайгаа ойрхон байдаг. Яг энэ далайн байна. Далайн эрэг гэх юм уу? Байна. Эндээс ингээд завнуудтай суудаг. Энэ хэсгээ бол одоо ийшээгээ яваад одоо миний нөгөө яриад байгаа Сан Марко гэдэг талбай байгаа. Тэгээд энэ хэсгээр бол баахан ингээд бэлэг дурсгалын юмнууд. Энэ хэсгээр бол ер нь жуулчдын хамгийн их ирдэг хэсгүүд гэж хэлж болноо. Сайхан гайхалтай нартай өдөр байна. За ингээд Венецид ирэхээрээ юм хөгшин. За хөгшин хин цаашаа ер нь жоохон за хөгшөвтөр настай юм кул хосуудыг хаасайгүй харнаа. Хөгшин хойлохнаа нохотогоо явж байгаа маш гоё кул хувцсан хосууд зөндөө байдаг. За ямар ч гэсэн ороод ирлээ. За тэгээд энэ удаагийн Biennale дээ шүү дээ. 88 улс өөрсдийн павильонороо одоо уран бүтээлээ үзүүлж байгаа юм байна лээ. Нийт 88 улс байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр бит хоёр хэдэн улсаар нь орж үзэсгэлэнгийг үзэж амжих нь бүгдээрээ харцгаая. За энэ хэсэг бол одоо гол танхим буюу main hall юм шиг байна. Тэгэд энэ удаагийн Biennale-гийн сэдв нь шүү дээ. Монголчлах юм бол харийнхан хаасаагүй гэдэг сэдвтэйгээр энэ юу зохион байгуулагдаж байгаа юм бэ лээ. Энэ удаагийн Biennale зохион байгуулагдаж байгаа юм байна лээ. Ороод үзцгээе. За өмнө хэлсэнчлэн энэ удаагийн Венецийн Biennale-ийн хамгийн гол одоо үндсэн сэдв нь болвол Foreigners Everywhere буюу гадныхан хаасаагүй, гадны хүмүүс хаасаагүй гэсэн юм үндсэн сэдвийн дагуу бүтээлүүдэд төлөвлөсөн юм лээ. Тэгэд энэний гол цаад санаа нь юу вэ гэхээр ер нь хүн бүр тодорхой нөхцөлд өөрийгөө гадаад хүн мэтэр мэдэрдэг гэсэн юм үндсэн санааг агуулж байгаа юм байлээ. Тэгээд үүнээс гадна одоо соёлын ялгаа, нүүдэл суудал одоо бидний өөр орчинд очиод, өөр улсад очиод дасан зохицох юм үйл явцыг орчин үеийн урлагийн хэлээр илэрхийлсэн ийм үзэсгэлэн болж өнгөрсөн. За ер нь бол яг л дүрслэх урлагийн л үзүүрүүд байна. Яг ойлгоход бол миний урлагийн потенциал тутах юм байна. Тэгтээ ойлгох гээд үзцгээе. Бүгдээрээ жоохон ажиглаж харцгаая. Италиар бичээстэй байгаа юм байна.
Яа. Амар сонин мэдрэмж төрж байна. Зя, өнгөрийн павильон. Тэр юуны газар вэ? Тийш орох уу? Хоол идэх газар юм уу? За бид хоёр өнгөрлөө орохоос өмнө хоол идэх газрыг сонирхоор шийдлээ. Ямар авангард загвартай сонирхолтой харагдаж байна. Оо ямар сонирхолтой. Вау. Вау. Энэ сонирхолтой. За өдөржингөө алхах хэмжээ ингээд гэрээсээ хоол бэлдээд ирсэн маань ёстой хэрэг болсон. Хоолоо идээд үргэлжлүүлээд үзэсгэлэнгээ үзсэн. За үүнээс гадна 2 жилдээ нэг удаа зохион байгуулагдаж байгаа энэ үзэсгэлэн болвол зүгээр нэг урлагийн үзүүлбэр биш, хамгийн гол нь одоо дэлхийд дахина бидний өдөр тутмын амьдралд ингэж болж байгаа тийм маш олон нийгмийн болон сэтгэл зүйн маш олон ийм сэдвүүдийн чухал асуудлуудыг энэ хүү орчин үеийн урлагийн эдгээр үзүүлбэрүүдээр дамжуулан энэ маш гүн гүнзгий утга санааг илэрхийлдэг юм байна лээ. Тэгээд энэ үзэсгэлэн бол өмнө хэсэнчлэн дэлхийн өнцөг болон бүрээс маш олон төрлийн одоо өнгө аястай, хэм маягтай ийм артистууд, уран бүтээлчид өөрсдийнхөө ийм бүтээлүүдийг толиулдаг. Тэгээ ер нь энэ үзүүлбэрүүдийн утгыг, гол санааг нь ойлгоё гэвэл нэлээд тухтай яваад энэ үзүүлбэр бүрийн хажууд байгаа тайлбарыг нь уншаад үзээд ер нь нэлээд цаг гаргаж удаан ямар юм бэ лээ. За Словен руу. Энэ бол бас нэлээд алдартай павильон байсан. За Чехийн павильон руу ормогц хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл бол энэ газар дэлгээд тавьсан нэг юм амтны толгой эд эрхтнүүд нь байсан байхгүй. Би нэг ихэндээ адуу юм уу морьныхан байна гэж би бодсон боловч энэ бол энэ павильон яг үнэндээ анаашны нэгэн анаашны одоо тий амьдралын тухай харуулсан юм павильон байсан юм лээ. Тэг ямар учиртай вэ гэхээр Чехословак дахь анхны жираф буюу одоо анааштай Лянка гэдэг нэртэй анаашны амьдралын талаар, өхлийн талаар юм өгүүлсэн юм павильон байсан юм лээ. Тэгээд Лянка гэдэг энэ анааш нь болохоор 70 жилийн өмнө Кен улсаас Прагийн амтны хүрээлэнд ирж исэн юм байна. Тэгээд энэ анаашиг болохоор юм хямд ан агнах зөвшөөрлийн одоо зөвшөөрөлтэйгээр анчид бариад энэ амтны хүрээлэнд авчирж исэн байна л да. Тэгээд маш олон орныг туулаад ядарч сулдсан юм маш удаан аяллахаа дараа Прагийн амтны хүрээлэнд ирээд тэгээд харамсалтай 2хан жил ингээд амьдраад уушигны өрөвслэр нас барж исэн байна. Тэгээд энэ зохицыг нь болохоор үндэсний музейд хандивлаад 2000 он хүртэл үзүүлж исэн байна. Түрүүнд энэ гидсэн татвар нь явж байгаад яг энэ одоо анаашны амьдралын талаар яг өөрөө өгүүлж байгаа мэтэр юм тийм аудио явж исэн. Тэрийн хамгийн гол санаа нь болохоор тухайн үед Кенос Их Британий колоничлол байсан. Тийм болохоор колоничлын үед байгалийн баялаг амьтдыг хэрхэн хямд өртгөөр одоо олзолж тэ үнгөөдүүлдэг байсан талаар дээрээс нь амтны эрхийг хамгаалах талаар энэ одоо үзүүлбэрээр энэ сэдвүүдийг хүндэх гэж хичээсэн юм байна. За Канадын павильон орж ирсэн байна. Ингээ харах юм бол эдгээр бүгдээрээ шүрээр ингэж хийсэн юм байна. Тэгээ хардаа уусгаад ингээд энэ өнгөний уусалт. Гэхдээ бодвол энэ цаана ямар нэгэн тийм гүн гүнзгий утга одоо байгаалах. За энэ павильон бол Германы павильон байсан. Тэгээд энэ үзэсгэлэнгийн туршид үзсэн бүх зүйлсээс ер нь хамгийн их сэтгэгдэл үлдээсэн бөгөөд хамгийн их одоо гайхшрал төрүүлсэн ийм павильон байсан. За яагаад тэгэхээр та одоо харж байгаачлан ийм оронгууд ингээд нэг маш юм creepy эвгүй аим шиг кинонд тоглоод байгаа юм шиг тийм мэдрэмж төрсэн. Яг ингээд энэ саяны хүнтэй өвөө гэх юм уу энийг юм нүүрс шиг юм ингээд одоо зөөгөөд явж байгаа нь энэ ерөөхдөө энэ одоо хэсгийн энэ орон зай маш юм жижигхэн тэгээ нэг юм дасти харагдаж байгаас нэг юм тоостой тэ нэг юм тийм одоо жоохон бужигсан гэх юм уу нэг юм сүүмгэр юм мэдрэмжтэй. Тэгээ хамгийн гол нь бас одоо би таад эдний хөгжмийг сонсгоё.
Маш creepy нэг юм яг юм аимшигын киноны яг юм экзэгтэй үед юм тоглолдог ая шиг. Ерөнхийдөө маш эвгүй мэдрэмж төрсөөр байгаад гарсан. За тэгээд энэ үзүүлбэрийн хамгийн сонин зүйлс нь ерөөс юм амьд ийм юутай одоо театрчилсан хэлбэрээр тавигдсан юм үзүүлбэр юм бэлээ лээ. Тэрийг нь би ихэндээ ойлгоогүй. Ингээд бичлэг хийгээ явж исэн чинь гинт ингээд нүцгэн хүн орж ирээд ингээд орон дээр ингээд хөвтөөд би бүр шоконд ороод яхаа мэдгүй ингээд камера ийш тийш ингээд хөдлөгөд байгаа. Дээрээс нь ингээд явж исэн чинь бас нэг их чучиргүй 0-д орсноо яг тэрийг эмхтэй мэдээж жүжигч эмхтэй шээгүй л ахалдаа гэхдээ ингээд яг одоо бийцэж байгаа юм шигтэй ингээд яснаа сууснаа ингээд ус татах чимээ явж мавал бүгдээрээ ингээд нэг юм айгүй удаан хөдөлгөөгөр нэг 4 жүжигчин байсан баха ингээд өрөөнүүдээрээ ингээд дамжаад ингээд тодорхой хэдэн үйлдэлүүдийг ингээд хийгээд яваад байдаг. Тэгээ ерөөсөө хүнтэй харж тулгарахгүй яг л тэр үзүүлбэрийн нэг хэсэг ерөөсөө энэ одоо жүжигчдээс нь гадна энэ үзүүлбэрийг үзэн явж байгаа одоо энэ бахан хүмүүс ааш та гадна уцтай тэгээ ингээд энэ хүмүүс нь ингээд луур тойрон тэгсэн ч гэсэн энэ жүжигчд нь ингээд алхуурхаа ингээд яг юм ямар ч нүүрний хувирлгүйгээр ингээд үргэлжлүүлээл хийх ёстой юмудаа хийгээл яваадсан бүр маш эвгүй. За тэгээд энэ үзүүлбэрийн хамгийн гол санаа нь юу байсан бэ гэдэг хальт таагаад үзсэн чинь ерөөхдөө одоо энэ гол дүр зураг нь болохоор юм тоосонд хучигдсан, хаягдсан галтгооны өрөө өндөр төрөнцөй харагдсан шүү дээ. Тийм болохоор одоо өнгөрсөн үеийн уул мөрийг санагдуулах юм ахын эд зүйлсийг ингэж дэлгэж харуулж байгаагаараа одоо Германы түүх соёлыг мартагдсан хэсгүүдийг одоо биелэгдэж байгаа юм байна лээ. Тэгээ энэ павильон дотор байхад бол нэг тийм эвгүй нэг юм хүнд эвгүй мэдрэмж төрсөөр хагаад гарсан. Тэгээ яг ингээд одоо павильоны дараа нь ингээд тайлбарыг интернетээс уншижсэн чи ер нь нэг юм нарийн бодож бүтээсэн орон зай болохоор нэг юм үзэж байгаа хүмүүстэй цаг хугацаа зогссон мэт юм сэтгэл төрүүлж байсан гэдэгтэй нь бол би 100% санал нийлсэн. Яагаад тэгэхээр дотор байж байгаад ингээд гадаа гарсан чинь нэг юм бүтэн амьсгаа авч болох үстэй. Би чи нэрээ санийх зүгээр юм үзүүлбэр нэрээ байсан штэ гэд яг тэгж айгуу тийм өөр мэдрэмж төрсөн. Шал өөр ертөнцид ингээд орсон юм шиг тийм мэдрэмж төрсөн үзүүлбэрийг үзээд явж. За үцлэн үзээ явж байхад ер нь бол янз бүрийн хувцаслалттай хүмүүс байгаа нь их сонирхолтой санагдаж байна. Ер нь бит хоёр Монголын павильон дээр ирсэн байна. Йой, Монгол минь. Артист очир бол аяр цан. Нэмэнжин бод манай сайд уу. Амар уншиж явжсэн чинь. Монгол бичиг минь. За тэгээд Венецийн том үзэсгэлэнд Монголынхаа павильоныг үзэх бүр маш бахархалтай, маш гоё мэдрэмж төрсөн. Тэгээд энэ Венецийн Биенналд болохоор Монголоос 4 дахь удаага энэ жил оролцож байгаа юм билээ. Угаасаа аль 4 сараас эхлээд нэгдсэн үзэсгэлэн болохоор анх нээлттэй үеэр манай Монгол одоо энэ уран бүтээлчид маань эргээд буцсан байж магадгүй. Тэгээд яаж угаасаа одоо 11 сар болтол өдөр болгон энд л угаасаа тэр тухайн усыг нь төлөөлөд хүмүүс бол байна гэж байхгүй. За тэгээд Монголын павильоны одоо үндсэн сэдв нь болохоор ирээдүгээс өнөөдрийг дахин нээх вэ гэсэн юм сэдвийн хүрээнд оролцсон юм байна лээ. Тэгээ үзэсгэлэнгийн санааг болохоор энэ буддын шашны догшин сахиус болох Ситипати буюу дүртэд дагвын дүрслэлээс авсан гэж юм. Тэгээд одоо энэ 3 нүдтэй гавлын яс нь амьдралын төр зүрийн чанарыг сануулж одоо сүнслэг ертөнц, дээд ухамсар, гэгэрлийн эрэлхийллийг биелэгддэг юм гинэ. За аюур заны очир бол хэмээх уран бүтээлч манад бол энэ бүтээлүүдийг одоо голчлон туйрвсан юм байна. Тэгээ хамгийн гол одоо уран бүтээлийн концепт нь нийгмийн болон хүмүүний хөгжил, харилцааны өөрчлөлт, түнчлэн одоо хүн төрөлхтний ухамсарлын даяарчлалын бодит төр төрхийг юм ажигласан судалгаан дээрээ тулгуурлан хийжээ. Одоо та яг харж байгаачлан энэ ухамсар гэдгийг энэ баримлал нь болохоор мөн Нью-Йорк дахь Нүүбийн төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг юм гэж юм шүү.
Хөөе энэ хараа. Энэ ингээд төмөр дээр биш үү те. Бүр ингээд сийлэд зурсан юм биш хартаа. Тийм багац. Nice. Ай. Амтэн шиг юм бэ те. Нэг амар том, аврах том амтан унтж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Баавгач юм. За cheers битээр урлагийн мэдрэмж өндрөөс өндөрт хөгжихийн төлөө. Хөөе гиснээс энэ кофе нь болохоор яг ингээд Монгол дөө байдаг байсан шиг яг сийг дуудаг байсан шиг бүр амар юм их. Бараг би Италид ирсэнээс хойш анх удаага ийм Монголд байдаг шиг юм том американо ууж үзэж байна. Nice. За тэгээд тийм ээ те. Тэг миний гэртээ хийсэн буррито. Залуу насныхаа эрч хүчийг ийхээс л авч байна да. Рефтэн гэнэсэн да. За buon appetito. Зя. Арабын павло. За ингээд анх удаага Венецийн Биенналег үзсэн энэхүү урт өдөр маань ингээд дуусж байна. Тэгээд яг үнэ хэлэхэд ийм орчин үеийн урлагтай contemporary art-ын талаар миний хувьд бол ерөнхий мэдлэгч байхгүй. Одоо мэдлэг маш нэмгэнч гэсэн сүрхий ойлгохгүй ч гэсэн яг ингээд өдөржин энэ үзүүлэнг үзээд явж байхад ер нь төрсэн мэдрэмж гэвэл ямар ч байсан шал өөр ертөнцид очисон юм шиг надад тийм мэдрэмж төрсэн. Дээрээс нь энэ зөвхөн одоо харахаас гадна энэ сонсох мэдрэмжинд нөлөөсөн маш тийм сонирхолтой дуу авиа юм хөгжим явж исэн болохоор тэр бас маш гоё санагдсан. Тэгээ ер нь бол өдөр тутмынхаа амьдралаас төрч гисэн холдоод ингээд шал өөр ертөнцид очиод нэг бодлын бас тархиа амраасанда маш их баяртай байсан. Тэгээд маш гайхалтай нэг өдрийг Венецд өнгөрөөсөн. Тэгээд Венец маань шинэ жилийн чимэглэлээ хийгээд бас дээрээс нь бүтэн ч гэсэн маш их жуулчдтай ер нь оройдоо нэлээд хүнтэй байсан. За ингээд энэ бичлэгтэй мань хамт байсан танд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Бичлэг манд таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай. Bye.